Машина хандавлаа. Манай нэг найз байна. Шүдэ авахул хийгээд эмнэлэгт цаг авсан чинь 24 хоногийн дараа цагийг өгчээ. Машина хандавлаа. Тэр шүдний эмнэлэгт нь ажилтдаг найзаасаа залгаад асуусан чи өнөөдөр хүн гайгүй байна. Чи найзаагаа аваад ирэхгүй гинэ. Эмч найзтай байх нь миний хувьд бол нэг сонио содон биш байсан ч гэсэн өнөөдөр эмч найзтай байхаа сайхныг мэдэрч чадав. Өнөөдөр нэг найзаагаа баярлуулцгаая тэгвэл эмч найзтай байх ямар үдгийг мэдрүүлээ. Let's go. Миний найз хэдэн хоног хүлээн гэсэн мис штэ андаа. Янихтэй мис штэ. Чи шууд авахулна гэж штэ. Зүгээр авахулах штэ. Зүгээр авахулах шээ. Авах штэ. Мэдгүй асууя. Цагдаа. Халуун хэмжүүж уловч юмсан гараа даа. Гинэ. Чи юу хөөрхөн халаад нь л тий. За минь ийм юм байна. Ийм зураг юм байна. Ахтул байна. Яарчаач. Шууд авах юм. Тэш төсөөл андаа. Авах юм андаа. Sorry. Тэгээд доогт 10-5 цаг оронд юу ч идэхгүй сууж байгаа юм. Ямар нэгэн байдлаар бид нар хүсэл амьдралын маягаа өөрчлөлт тэгшүүн оруулах гэсэн ойлголт байхгүй юм дээ. Өөрөө юм шиг илүү том байл. Баярлалаа. Интернеттэй. Сайхан юм аа. Каал гэж.